За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Соёл урлагийн их сургуулийн подкаст 8 дахь дугаар маань цахимаар одоо та бүхэндээ хүрч байна. Тэгэхээр энэ удаагийн подкаст маань маш их өрмөц онцлогтой. За соёл урлагийн их сургуулийн 30 жилийн за мөн соёлын сургуулийн 55 жилийн одоо ойн хүрээнд соёлын сургуулийн соёл урлагийн менежер маркетраар төгссөн одоо төгсөгчдтэйгээ уулзж байгаа. За 2007 онд соёл урлагийн менежер мэргэжлэр төгссөн Сүхбаатар аймгийн Төмөн цагт сумын соёлын төв эрхлэгч Эрдэнэ Дэлгэр. За 2014 онд соёл урлагийн менежмент мэргэжлэр төгссөн одоо Инх болт Улсын драмын Эрдэмийн театрын маркетинг төлөвлөлтийн хэлтсийн дарга байгаа. За мөн 2017 онд соёл урлагийн маркетраар төгссөн одоо Аз фарм хязгаарлагдмал хариуцлагатай компани маркетингийн менежер цацралтаад за мөн 2020 оны төгсөгч соёл урлагийн менежер мэргэжилтэй. За Hello UB төрийн бус байгууллагын тэргүүн инх заяа нар маань оролцож байна. За тэгээ та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Хэдийгээр хөл хорой тогтоосон үе байгаа ч гэсэндээ та нар маань бас маш их завгүй байлаа. Завгүй байгаах тэгээд цаг заваа зарцуулж одоо подкастт оролцож байгаа та нартай бүгдээрэнд нь бас баярлаа гэж хэлмээр байна. Арам төргий. За сэргэмэн төргий. Тэгэхээр хамгийн түрүүнд би дээгээс асуумаар байна. Одоо соёл урлагийн менежер мэргэжлийн үнцэн тийм ээ одоо үнцнийг яаж тодорхойлж хэлмээр байна. Энэ мэргэжлийн маань хамгийн одоо сайхан зүйл маань юу байдгийг. За тэгээд одоо өөрийнхөө ажлын талаар өөрийгөө товчхон танилцуулаач. За сайн байцгаана уу та бүхэндээ. Соёл урлагийн сургуулийн 30 жилийн баярын мэндийг хүргэе. За би 2007 онд соёл урлагийн менежерээр соёл урлагийн сургуулийг төгссөн. Бидний 2003 онд анх элсэн ороход бол соёл урлагийн менежментийн одоо энэ мэргэжил орж ирээд өмнөөс 5 жилийнхаа хийжсэн. Төгсөөд шууд Сүхбаатар аймгийнхаа Төмцөгт өөрийнхөө нутагт соёлын төв эрхлэгч гэдэг ажлыг хийж эхлээд одоо 14 дахь жилдээ ажиллаж байна. Ер нь бол соёлын төв эрхлэгч яг соёлын менежер ах, соёл урлагийн менежер ах шаардлагатай ийм ажил байдаг. Хамгийн гол нь одоо тухайн байгууллага соёлын төв бол өөрөө одоо тухайн орон нутгийн хүн амд зориулсан соёл урлагийн үйл ажиллагааг тогтмол чанартай өргөж байхын төрийн соёл урлагийн байгууллага байдаг. Түүнийг одоо удирдан зохион байгуулах энэ ажлыг бол хариуцаж хийдэг байгаа. За соёл урлагийн менежерийн үнцэн гэвэл одоо маш олон л одоо хэлмээр санагдаж байна. Гэхдээ хамгийн гол нь одоо хүнтэй тулж ажилладаг уран бүтээлч болоод үзэгчдийн одоо холбогч гүүр нь бол соёл урлагийн менежерүүд гэдэг л гэж үзэж байна. Нэгт хоёрт бол одоо тухайн соёл урлагийн байгууллага одоо ямар байх нь бол тухайн соёл урлагийн менежерээс шалтгаалдаг. Одоо уран бүтээлчид болоо тухайн одоо соёлын төвүүдэд л ажиллаж байгаа багш ажиллагчдыг бэлтгэх тухайн байгууллагын соёлыг бүрдүүлэх, төлөвлөх, хэрэгжүүлэх, одоо зохион байгуулах гэх одоо маш олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулалтын универсал мэргэжил гэж хэлгээд болно. Тэгээд дээрэс нь маш өндөр мэдрэмж шаарддаг мэргэжил гэх үү те. За, иймэрхүү л байна да. Одоо хүртэл одоо энэ соёл урлагийнхаа менежерээр суралцж илээ. Ер нь бол тийм байнгын одоо суралцах шаардлагатай мэргэжил. Тэгэхээр би та хэдээс бас нийт тунд нь бас нэг зүйлийг асуумаар байна. Тэр маань юу вэ гэхээр бид бүхний одоо хамгийн одоо дурсамжтай үе оюутан цаг үе маань байдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр яг энэ үед за тэгээ мөн энэ ойн баярынхаа хүрээнд та нар маань одоо ангийнхныгаа дурсаад ангийнхныхаа одоо оюутан байх хугацаанд тохиолдож исэн тэр дурсамжит болон хөгжилтэй зүйлүүдээсээ бас нэг товчхон хуваалцааж хэдүүлээ одоо соёл урлагийн сургуулаар овголсон одоо оюутнууд төгсөгчд тэгэхээр хамтдаа
яг одоо тэр хуучны одоо сайхан дурсамжаар бөөнөрөө нэг гоё хамтдаа аялаа да тэхөө. За би эхлээд явчих уу. За саяха одоо түүхийг бичлэж байгаа юм чинь манайхаас нөгөө карантин үеэр бас төгссөн бас анхны төгсөгчтэй одоо болж төгссөн байгаа. Тэгээд харамсалтай нь одоо оюутныхаа сүүлийн хаврыг хамтдаа өнгөрүүлж чадаагүй гэр гэртээ өнгөрүүлж одоо төгссөн байгаа. За тэгээд оюут ахуй нас амар хурдан өнгөрдөг гэл тэгэнгүүт нэгдүгээр курст орохдоо нэг та байсан 4 жил мэлгээл ордог. Тэгээ яг төгсний дараа маш одоо хурдан байд юм байна. Тэгээд бидний хамгийн одоо дурсамжтай үеийг бодохоор миний хувьд бол хамгийн түрүүнд бид хэд нэлээ юм шуугантай одоо хил амтай ингээл одоо багш нар болгонд ингээл хөөе танаа менежмент ангийнх ингээл нэлээ их одоо зовоож исэн одоо анги байгаа. Их хөдөлгөөнтэй тийм сахилгагүй нэлээ юм дураараа те өөртөөхөө их авиралдаг ийм ангийн хүүхдүүдээс. Тэгээ бид хэдийн ингээд нийлж хамгийн сайн оролцдог байсан зүйл нь болох юм тоглох мөрийтэй одоо тоглож хоол ундан тоглож пиршгийн тоглолтоо яг цайны газар одоо сууж байгаа л за яг тэдэн пиршги соустой будаан тоглож гэж ингээд тоглож байгаа. Тэгээд тэр мөрийг ингээд авч иддэг байсан. Тэгээд сүүл нэг яг намар битгэд яг цайны газар тэгээд тоглолцсон суужсэн чи багш яг ингээд гээд бид нар бол ингээд багш нарыг ингээд хараал тоглоод байгаа штеп. Одоо ирж шүү гээл тэгээд эрэнгүүт ингээд нуугаал тэгээд яг ингээд нууцаар ингээд тоглоо байжсэн чи яг гинт багш хаанаас ч юм ингээд шилжигч шиг ингээд бүр хинч хараагүй байхад гараад ирсэн. Тэгээд тэр бол бидний бүр ингээд шоконд оруулж исэн. Тэгээд бид нар бол ингээд хамтдаа тоглож исэн тэр үедээ айгүй юм дурсах гоё юм байна. Тэг ангийнхныгаа бас салжлаа. За. Эпа. За миний хувьд болохоор 2014 онд нэг хоёр агштай ангийг бол төгссөн. За тэгээд төгсөөд бол 7 жил өнгөрсөн байна. За драмын театрт ажилд ороод бас 7 жилийн хугацаа өнгөрсөн байна. Хүн бас дуртай ажил хийгээд цаг хугацаа бол маш хурдан өнгөрдөг юм байна. За тэгээд оюутан байх хугацаанд бол маш их дурсамжтай, дурсгалтай, хөвгөлтэй маш олон зүйлүүд бол тохиолдож байсан. За тэрнээс хамгийн дурсгалтай бөгөөд дурсамжтай нандин зүйлүүд гэх юм бол бид нэр нэгдүгээр курст байсан юм аа. Нэг өдөр хичээл орж ирсэн чинь за нэг гаднаас нэг ах орж ирж байна. За сайн байцгаана бүх хүн өнөөдрийг мэндийг хүргье. За ингээд би ийм тоглолт зохион байгуулж байгаа юм аа. Тэгээ над ийм сайн дураар ажиллах хүмүүс хэрэгтэй байна гэдэг. За тэгэл манай анги банд чинь анх удаага л нэг сайн дураараа тоглолтод ажил үзэж байгаа юм чи бүгдээрээ л дуртай бүгдээрээ л дагаал явсан. Тэр нь ямар тоглолт байсан бэ гэхээр Sweet Emotion хамтлагийн бие даасан тоглолт байсан. Тэр нь одоо циркт зохион байгуулж ирсэн. За тэгэл бид нар цирк руу бүгдээ очлоо. За тэгэл тэнд нь манай state курсын 2 3 ах бас байж байна. Тэгэл биднийг зохион байгуулалтанд оруулаад бүгднгийн ажил үйл яваарт оруулаад тэгэл ажлууд явлаа. Тэгэл бид нар очиод юу юуг л нэг мэрэгчлэрээ шууд очиод тоглолт зохион байгуулах юм шиг бодоод очсон чи. За миний дүүнэр энэ ингээд баахан юм өсгөгч типүүсрүүд байгаа. Энийг та хэд маань зөөгөөд ингээд байрлуулаа гэсэн. Тийм за гэж. Манай залуу чи юу уухатаас за өдөр наадахын зөөч хийгээл. Тэгэл бүх типүүсрүүдээ байрлуулаад нилээн цагч нилээн болчлоо. Орой болчлоо. Тэгээ байдсан чинь нэг тэр хөгжим аппаратурыг холбох тэр техник инженер нь гаднаас нэг хүн ирсэн юм байна. Тэр хүн байдгүй. Тэгээ бас холбохгүй цаг нь ороодох гэдэг. Үгүй ер нь бид нар яагаад хийж үзэж болохгүй вэ? За бид нар маань юу яагаад хөгжим аппаратуруудаа дээр нь давхарлаад бүх юмнуудыг нь одоо өөр өөрсдийнхөөрөө мэдлэгээр хөгжим аппаратуруудыг нь хооронд нь холбож үзэж тухайн үед бас амжилттай болж ирсэн. Тэр бас дурсамж санаанд орж юм. Тэгээ ер нь одоо ингээд бодоод бахт ингээд нэгдүгээр курсээс ахуулаад маш их туршлагыг бол бид нар ингээд хоригдлуулаад явж ирсэн юм байна. Тэр маань одоо ингээд ажил амьдрал дээр ингээд хэрэг болоод явж байгаа. Тэгээ бид нар марлаг санаж байх нь 2 дугаар курст бид нар нэг дадлагаар явдаг тийм ээ. Тэр үед чинь бид нар Булган аймгийн сумуудаар дадлагаар явж ирсэн. Тэгээд бид нар чинь дадлагаар явахдаа дан ганцхан соёлын төвийн туршлагаас суралцах биш. Нэгэнт л очив юм чинь бид нар хажуугаар дандаа бүгдээрээ урлагийн авьяастай хүмүүс байсан. Тэгээд ер нь авьяасаа ашиглаад нэг тоглолт зохион байгуулад үзьгээд. Тэгээ шийдсэн чинь эхний өдөр шууд 1000 плед нас 1000 төгрөг нэмтэйсэн. Оройн шууд 200 плед зарагдаал. Юу л одоо нүдээр чинь зүгээр баахан мөнгө эргэлдээд зүгээр. Менежер хүмүүс чинь зүгээр яг л дадлагаар явж байхдаа яг л өөрсдийнхээ зохион байгуулалтуудыг өөр өөрсдийгөө борлуулж байгаа байхгүй тухайн үед бол
тухайн үед бид нар өөрөө өөрсдөө бас 4 удаа амжилттай орлуулж бас 1000 гаруй үзэгчдэд бол бас тоглолтоо өргөсөн тийм бас сайхан түүх бол байдаг юм. Тэр маань бол маш их сайхан тусламж болсон. Нөгөөтэйгөр бид нар манай ангийн охтууд, залуучууд бид нар маш их одоо юу гэдгийг баг хамт олноор, анги хамт олноор маш их юм нэгдэлтэй. Маш их хөлбөр дуурайлыг бас одоо доод курсынхаа дүрмэртээ үзүүлэх хичээдэг байсан. Бид нар ингээд саксны тэмцээн, урлагийн үзлэг гэх мэт олон наадам тэмцээнд амжилттай оролцож төрүүлдэг байсан. Тэгээ бас үлгэр дуурайл үзүүлэх хичээдэг байсан. Нэг удаа бид нар нэг гадаад хэлний наадам гэж болдог штеп. Тэрэнд бас ангиараа ороод бүр суусын жүжигчний ангийн хүүхдүүдэд өрсөлдөд бид нар төрүүлсэн тийм бас сайхан туршлага төгөөд бол байна. Тэр ер нь бол манай сүүсийн менежментийн ангиг төгссөн хүмүүс бол маш их урлагийн авьяастууд болов гэж боддог шээ. Тэр нь ч гэсэн одоо ажил амьдрал дээр нь одоо бас маш их хэрэг болдог байна. юм байна. Тэгээд яриад бол маш олон дурсамж байна. Ямар ч дурсамжаар хөвлөсөн бол маш туршлагатай 4 жил бол маш хурдан өнгөрсөн. Тэгээд одоо тухайн хамтдаа суралцсан ангийнхандаа үеийн төгсөгч нартай, нэг өөр агштай, эхмээ агштай, марлаа агштай, бох багштай гэж одоо бүх багш нартай тухайн үед ажилласан бүх хамт олонд нь 30 жилийн мэндийг бас хүргье. Тэгэхээр бид нар бас нөгөө яалтчгүй одоо танилцах татлага гэдэг бол бас оюутнуудын маань хувьд айгүй чухал шүү дээ, тийм ээ. Мэдээж мэргэжлийн урлагийн байгууллагуудтайгаа уулзалдах. За тэгээ хамгийн гол нь тэнд анги хамт олонны одоо нэгдэл гэдэг юмыг бол бий болгодог. За тэгээд дээрэс нь багаар ажиллах ур чадвар гээд маш олон одоо юм өгөөчтэй зүйлүүдийг өгдөг. Тэр тунд ч гэсэнтэй маш их одоо нөгөө хөгжилтэй юмнууд бол болно шүү дээ. Бид нар чинь соёлын төвүүд дээрээ соёлын төвүүдийн тайзан дээр сайхан мишок тагаа золно. За тэгээд өөртөө хоол ундаа хийн. За тэгээд одоо нэг хүүхдүүд маань яг л одоо өөрсдийнх нь тэр дотоод мөн чанар гэдэг зүйлийг л жинхэнэ утгаар нь таниулсан одоо юм өдрүүд өнгөрдөг штеп. Тэгэхээр хин цацралт одоосоо бас нэг ийм зүйлийг асуумаар байна. За ер нь бол соёл урлагийн маркетинг мэргэжлэр төгсөөд одоо бизнесийн салбарт олон шууд ажиллаад эхэлсэн. Тэгэхээр яг энэ бизнесийн салбарт ажиллах одоо онцлог нь юу байна? За тэгээ мөн одоо соёл урлагийн менежерийн одоо соёл урлагийн гэдэг энэ салбарын тодтголтой байх давуу талууд нь бас юу байна? Энэ талаараа бас яриач одгүй. Тэгэхээр миний хувьд 17 онд би 4-р курстэй бизнесийн байгууллагт дадлага хийгээд тэгээд тухайн үед бизнесийн чиглэлээр нь ажиллая гэж шийдээд явсан байгаа. Тэгээд хамгийн анх ажилд ороод бол бизнесийн одоо дөнгөж ингээд орсон хөлт чинь 4-5 сар болж их үед ингээд олон хүнтэй байгууллагууд урлагийн наадам гэж зохион байгуулагддаг. Тэгээ бид нар чинь нөгөө бас урлагийн сургуулийн хүүхдүүд учраас бас урлагийн наадам гэж оюутан багтаа тэрэндээ бэлддэг багсаа урлагийн авьяастай байдаг. Тэгээд урлагийн наадамдаа өөрийгөө ажиллаад бас оролцоод тэр дундаасаа бас бусдтай хамт олонтой өөрийгөө бас таниулаад за тэгээд тэгснээр хоорондоо бус албаныхантайгаа ингээд уялдаж ажиллахад ингээд хурдан танилцахаар илүү ажил хийхэд илүү амар болж өгдөг. За тэгээд бусад юун дээр болохоор одоо энэ production маркетингийн production-ы ажлууд дээр болохоор одоо дүрс, дуу гэх мэт энэ ажлууд дээр илүү мэдрэмжтэй хандж чаддаг болов уу гэж боддог. Яг тэгэхээр одоо бусад бизнесийн сургуулиудад бол хэр оргийн ордоггүй байх. Бидний хувьд бол хэл ярианы техник гэх тийм хөтлөх ур чадвартай чадрын талаар сургадаг. Тэгээд гоо зүй гэдэг хичээл ордог. Дүрслэх урлагийн түүх гэх мэт тийм урлагийн чиглэлээр хичээлүүд ордог байсан. Ингээд эргээд ажлууд дээр бол маш хэрэг болдог. Тэгээд юунууд бусад төгсөгч найз нартайгаа ингээд уулзаад байж ихэнх нь одоо урлагийн салбарт ажиллаж байна. Бизнесийн салбарт ажиллаж байна. Тэгэхээр ингээд соёл урлагийн маркетинг менежментээр сурлаа гэхэд эргээд яг зөвхөн энэ урлагийн салбаруудаа биш хөрвөөд бизнесийн олон талын салбарт ажиллах ер нь боломжууд бүрэн байдаг нь их гой санагддаг та. Бигийн маань оюутан байх үеийнхаа дурсамжаас бас маш товчхон хуваалцааж одоо төгсөөд 14 жил болсон биз дээ тий. Тухайн юм бас ангийнхныгаа дурсаж яриач. Тийм байна. Тэр одоо ингээд харсан бид нар төгсөөд яг 14 жил болсон байна. Түрүүний яг таад хэлсэн. Манайд бас яг дурсамж явуулсан чинь 1-р курс зохион байгуулагддаг нэг урлагийн наадам
гэдэг шүү дээ. Тэр л санаанд орж байна. Тэрэнд манай ангийнхаа одоо тэр үе чинь 1-р курст ороход манай ангийнхан 49 л байсан шүү дээ. Тэгээд төгсөхдөө 19-лээ төгссөн болохоос биш. Тэгээд тэр 1-р курс тэр урлагийн үзлэгт бүрд хэдэн үзүүлбэр байлаа да. Тэр нь 49-лээ бараг найрал домон дээр төгсчихсэн үсттэй. Тэгээд бид нар бол тухайд тэр олон хүмүүсээс гэхдээ тэр үед нэг юм андуурал байсан. Биднийг анх ингээд соёл урлагийн менежментийг сонгож орж ирэхдээ орон нутгуудад яг энэ мэрэгжлийг нөгөө сонголтын дээр нь нэршлийн хувьд арай буруу юм гэх юм уу соёл урлагийн юу гэсэн бэлээ эдийн засагч гэдэг ч юм уу ийм нэршлэр очисон байсан гэд зарим ингээд нөгөө зөвхөн матер ингээд суурлаад ороод ирсэн хүмүүс манай мэрэгжлийг аваад ороод ирсэн зарим нь ерөөс урлагаар явж байгаагүй хүмүүс аягүй олон байсан. Андуураад нөгөө эдийн засагч болно зөвхөн эдийн засагч болно гэж бодоод ороод ирсэн бас манай ингээд онцлогтонгууд их байсан. Тэгээд яг ингээд соёл урлагийн надад орох гэдэг юмгууд их цөөхөн бас цөөхөн ч яг ер нь тийм авиачлаг хүмүүсд нь жоохон ховорхон ялангуяа эрэгтэй хүмүүсд тэгээд бид нар нөгөө юу яасан марлаа санаж байх нөгөө бид нар түмийнхээс нөгөө бүжигчд авчираад тогтлоор үжиг заалгаж яасан шүү дээ. Тэгээ багш би ч бүжиглэхгүй гэх булган багш зүйлдээ бүгдээ нөгөө сонгон шалгаруулалтанд оруулаад тэгээд үлдсэн хүмүүсээр нь бүжиглүүлсэн шүү дээ. Тэгээд санаж энх тунгалагч чи ингээд 3 эмэгтэй нь бол тодорчж байгаа. Бүр 4 ч билүү. За тэр чинь эрэгтэй бүжиглэх гэсэн чинь ганц сүүлдээ бүр ганцхан эрэгтэйтэй. Тэгээ нөгөө заалгаж яасан 2 багшаараа нөгөө нүрийг ингээд будаад бүр ингээд танигдахгүй болгоод орж ирснийг санаж. Тэр бол одоо бидний бас их дурсамжтай тэгсэн. Тэгээ дараа нь бол ерөөсө танигдаагүй байсан л да. Тэгээ ганцхан бүжиг гэхгүй тэгээд бусад юмнууд дээрээ ч гэсэн ингээд манай ангийнхаа 1-р курстэй 1-р байранд орж ирсэн. Энд орсон чарна санагдчихэ. Бас хэлний баярууд дээр бас их амжилттай оролцдог байсан. 2-р курстэй л маах нөгөө Оскар гэдэг нэр өгөөд тий. Christmas on Oscar юу лээ? Oscar on Christmas Day гэж өгчээсэн шүү дээ. Их гоё зохион байгуулж байсан нэг сандыг. Томоо Оскар дунд нь тавьж байгаа. Тий. Тэгжсэн. Тэгээ дөрөв төгсөхдөө бас дахиад хэлний баяр зохион байгуулад өөртөө бас нөгөө нэг мэдчилгээг бас их сайхан зохион байгуулж ирсэн санаанд орж байна. Ер нь тэгээд бид нарт айгүй олон одоо нөгөө зохион байгуулж ирсэн юмнаас зохион байгуулж ирсэн болоод оролцож ирсэн одоо тэр ивент арга хэмжээнүүдээс маш их одоо туршлага дадлагуудыг авч ирсэн байна л гэж одоо харж байна. Эргээд тэр ажил дээр ч тэр амьдрал дээр ч гэсэн эргээд хэрэг болохоц байсан юм байна л гэж харж байгаа. За тэгэхээр ер нь бол бас та хэдтэйгээ ерөнхийдөө уулзсандаа яг одоо цахимаар уулзж байгаад бол маш их баяртай байна. Тэгээ ер нь бол соёл урлагийн менежер, соёл урлагийн маркетер гэдэг бол энэ мэргэжил бол яалтчгүй одоо энэ салбарт маань тийм ээ одоо хэрэгтэй, зайлшгүй одоо шаардлагатай одоо энэ мэргэжил байгаа. Тэгэхээр ер нь одоо уран бүтээлч хүмүүстэй ажиллах одоо хамгийн хүндрэлтэй зүйл нь юу байдгийг, уран бүтээл ер нь яаж үүсдгийг, уран бүтээлийн арт маш олон баг бол ажиллаж байгаа ах тийм ээ. Тэгэхээр энэ талаар манай их холт маань бас одоо хуваалцаач. Ер нь соёл урлагийн сургууль оюутан болохоос өмнө бас урлагийн талаар тодорхой ойлголттой байсан. За оюутан болох хугацаанд бас тодорхой дахиад дараагийн ойлголттой авсан. Ер нь марлагч мэдж байгаа тийм манай ангийнхан чинь оюутан байх хугацаанд дан ганц сургуулиас зохион байгуулсан биш. Өөрсдөө сайн дураараа бид нар мэргэжлийн урлагийн байгууллагууд болон бусад одоо урлагийн байгууллагууд дээр сайн дураараа маш их дадлага хийдэг байсан. Тэр үгэндээ бид нар бас урлагийн талаар маш их ойлголтыг авсан. Одоогоо бодоход ингээд маш их туршлага хөрвүүлсэн ажил болсон гэж боддог. Тэгээ миний хувьд одоо театрт ажиллаад 7 жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ 7 жилийн хугацаанд бол маш их зүйлийг таньж мэдлээ. За тэгээд ер нь бол одоо үзэгчээр төсөөлөх юм бол ер нь бол театрыг бол нүүр царай нь уран бүтээлчээр төсөөлдөг тийм ээ. Яг галтгоонд нь ороод хамт олон дотор ороод ажиллаад үзэх юм бол тэр дотор маркетингийн алба, санхүүгийн алба, за тэгээд хүний нөөц, байр үйлчлэгээ зохион байгуулалт, тайзны алба, гэрэлтүүлгийн алба, за тэгээд дуу шуум гэх мэтлэн маш олон мэргэжлүүдээс одоо тухайн уран бүтээл маань бий болдог гэсэн.
Тэгэхээр нэг уран бүтээл дээр дан ганц нэг хүний биш маш олон хүний хүч хөдөлмөрөөр нэг уран бүтээл бий болдог. Нэг л хүн алдахад бусад хүмүүсийн хийсэн одоо хөдөлмөрийг үүсгэх юм ч юм уу тийм ээ. Одоо эвдлэх магадaltaй учраас хүн болгон ямар ч алдах эрхгүй бол ажилтдаг. Энэ талаар одоо хүн сонсгоо нэг талаараа бол хагас зэрэгжилтийн зохион байгуулалттай. Ер нь бол одоо юу гэдгийг дуудлагын дагуу бүгд цагтаа бүгд бэлэн. Одоо ингээд хүмүүс ярьдаг ч зарим оюутнууд соёл урлагийн сургуулийн коридороор явхаар ямар аамир юм бэ гэж ямар орчинд очиж байгаа гэж ярьдаг ч тийм. Яг тэрнтэй адилхан манай тайзны театрын арын амьдрал гэх юм бол яг ингээд маш их хүмүүс ингээд буцалж байгаа. Тэнд бол яг галтаагаар ярих юм бол буцалж байгаа байхгүй. Яг амьдрал яг хүн ороод харах юм бол тэнд бол юу гэдгийг нэг үе театрын нэг өдрийн амьдрал бол маш сонирхолтой. Өглөөнөөс хавуулаад орой хүртэл маш бол сонирхолтой амьдрал буцалж идэв. Тэгээ нэг уран бүтээл дээр ихэд 60-аас 80 хүн бол ажиллаж идэв. Одоо ингээд үзэгч харахад тайзан дээр 30 уран бүтээлч тоглож байгаа юм шиг харагдаж байгаа бол цаана маш олон хүмүүс зэрэг ингэж ажиллаж нэг уран бүтээлийг бий болгож байгаа гэсэн. Тэгээ ингээд нийтдээ 80-аад уран бүтээлч бол ажиллаж байгаа гэсэн. Сая жишээ манай Анна Карина гэж жүжиг дээр ихэд тайзан дээр ихэд бараг л мастер нийлээд 60-аад уран бүтээлч ажиллаж байгаа байхгүй. Тэгэл арын албатай гэх юм бол 100-аад уран бүтээлч ажиллаж байгаа. За тэгээд ер нь уран бүтээлч хүмүүстэй энэ уран бүтээлийн байгууллагт ажиллана гэдэг бол ер нь сэтгэл зүй өрчдөг тийм ээ. Маш их хамтаж, нийтж болдог. Ер нь бол заримдаа манай арын албаны хүмүүс ч марг уран бүтээлчдээс илүү өндөр юм оцсон хүмүүс байдаг шүү дээ. Өчиг бараг жүжигчин болох байсан юм шиг өндөр гэл хоорондоо би юу яриад. Тэгэл манайхан чинь үйлчлэгнээс ахуулаа захирал хүртэл хоорондоо ямар ч бие бинийгээ ялгуурлан гадуурх байхгүй бүгд хоорондоо энэ нэгдэлтэй ажилдаг. Урлагийн дагуулгын нэг давуу тал нь нэг сайхан тэр гэж бий боддог. Ямар ч ялгуурл байдгүй, ямар ч албан тушаалын зэрэг байдгүй. Бүгд л хүн тэгээд бүгд л нэг зангаараа харьцдаг. Тэр нь бол маш их сайхан. Сая хэд бид нар Наранбаатар найруулагчийн найруулгаар одоо Лев Толстойн Анна Карина гэх тэм их одоо дэлхийн сонгодог зохиолыг драмын театрт маш амжилттай тавилаа. 10 дугаар сарын хугацаанд бол нийтдээ 28 удаагийн тоглолтод 16,000 гаруй хүн үзлээ. Энэ бол манай театрын спид бүхний амжилт болов гэж бодож байгаа. Тэгэд энэ бүх амжилтаараа бид нар бас үзэгчтэй оюуны бүтээлээр одоо оюуны маш том бэлэг барьсан байна гэж бас дүгнэж байгаа. Ер нь тэгэл театрын амьдрал бол маш сайхан, маш гэргэлэг, маш сайхан сэтгэлтэй, маш өвгөн хүмүүс ажилладаг. Ер нь тэгээд театрт нэг орсон бол гарч чаддгүй юм даа гэдэг одоо манай жижиг хэрэгэл одоо насаараа ажилласан Мягмар Сүрэн гэдэг ихч маань бол ярьдаг, хэлдэг. Өөрөө бас удаа дараа ярьцлага өгсөн байдаг. Тэр хүмүүс маань бас театрын арын амьдралын ихнийг бас одоо маш их ярих дуртай юм байдаг. Тийм байна да. Нөгөө та нарыг нөгөө ингээд яриагийн сонссон ч бүр ингээд бүр дахин яах ч аргагүй тийм ээ яалтчгүй одоо бидний мэрэгжил ямар гоё юм бэ. Үнэхээр одоо энэ мэрэгжлийг сонгож орсноороо бахархах одоо тийм ээ хайрлах үнэхээр одоо энэ мэрэгжлийн үн цэнийг одоо унгаахгүй байх тэр одоо зүйлийн төлөө одоо ажиллаж байгаа хүмүүс гэдэг нь бүр яалтчгүй одоо мэдрэгдэж штеп бүр өмнөөс нь ингээ бүр баярлаад байна. Тэгэхээр би их заяагаас бас нэг юм асуумаар байна. Ягаад гэх юм бол их заяа маань өнгөрсөн жил за 20 онд те одоо яг энэ одоо ковидын цар тахлын үеэр бас цахим төгсөлтийг хийгээд одоо сургуулаа төгсөжсэн, дипломаа гардаж авчихсан. Тэгэхээр их заяа маань бас өөрөө одоо энэ шин зууныг гэж хэлж болохоор одоо шин одоо нэгэн орчин үеиг гэдэг юм уу те одоо тийм одоо менежерүүдийг бас бэлтгэхэд одоо өөрийнхөө хувь нэмрийг одоо оруулаад явж байгаа. Тэгэхээр энэ талаар бас биднэрт одоо танилцуулаач. За миний хувьд болохоор яг соёл урлагийн менежерийн бид нар ч менежмент гэж төгсөж байгаа шүү дээ. Бидний диплом чинь нөгөө бизнес удирдлага гэдэг. Тэгээд ингээ харангууд би ч бүр ангаахын салбараас соёл урлагийн одоо чиглэлийг бүр ингээд сонгож орж ирж байсан. Тэгээд ингээд харангууд эргээд энэ менежер одоо соёл урлагийн менежмент энэ салбар өөр маш их одоо сэтгэлгээний хувьд байдаг хүмүүс нь их юм бүтээлч юм сэтгэлгээтэй хүмүүс байдаг гэж хардیں۔ Тэгээд өөрөө энийг ингээ харангууд бид нэр хүмүүст одоо боломжийг бий болгож өгдөг. Тэгээд байгууллагын хөгжил ер нь уран бүтээлчдийг уран бүтээлчдэд боломж олох байгууллагын хөгжил гэдэг ер нь хүмүүст боломжийг олгодог хүмүүс юм болдоо гэж ингээ хардیں۔ Тэгээд яг анх нэгдүгээр курстээ орчоод
бид нар ч одоо төгсөөд оюутнуудын хамгийн их асуудаг асуулт би төгсөөд айл ажлын байранд орох уу, ямар хуу газар орох уу, ажлын байр олдохгүй бол яана энэ зэрэг л маш олон юм нэг найдастай асуудлууд байдаг. Тэр үедээ би яагаад хүмүүст одоо ажил олгож байж болохгүй гэж яагаад энэ салбарт одоо хувь нэмрээ хөгжүүлээд оруулаад энэ бас хэрвээ одоо манай байгууллагт ажиллахгүй байсан ч гэсэн эргээ яг төгсөөд ажлын байран дээр шууд ингэ шилжилт хийх юм боломжийг юу нь бий болгож өгье гэдэг ийм зорилготой одоо залуучуудын манлайлал, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх. За тэгээд дээрэс нөгөө сургал сурталчилгаа юм уулзалтуудыг зохион байгуулах. За нэг ялангуяа нөгөө одоо нийгмийн хамгийн том бүлэг хэсэг гэр бүл одоо хүүхдийн хөгжил хамгаалал тэгээд миний нөгөө мэрэгжлийн одоо чиглэлчин соёл урлагийн одоо төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх дэжил зорилготой байгууллагуудтай ингээ хамтран ажиллая гэдэг ийм зорилготой одоо байгууллага байгуулад 4 жилийн хугацаанд амжилттай одоо үйл ажиллагаагаа одоо явуулж байна. Тэгээд ингэж ажилласнараа оюутнууд мэрэгжилтэй илүү их ойлгодог, мэрэгжлийнхаа үнцнийг одоо маш харж авдаг. Тэгээд дээрэс нь өөрийнхөө одоо карьер төлөвлөлтийг ч гэсэн эртлэхэд маш одоо ийм үр өгөөжтэй одоо байдаг гэж хардаг. За. Энэ одгийн нөгөө нэг би юг санаж бидний нэг урлагийн үзлэг илүү нэг ямар ч лээс нэг үйл ажиллагаа зохион байгуулах гал одгийн нэг сандраал нэг баахан гүгөөдсөн тэр одоо яг ямар ажил байсан юм бол танаа ингэд чинь нөгөө хүүгүүд айгуу бага байсан бах тий цөөхөн байсан билээ. Хүүгүүд цөөхөн байсан. Тэгээ бид нар та нөгөө юуны тоглолт зохион байгуулах юуг ярьж байна уу? Одоо тийм л урлагийн наадмын талаар ярьж байна. Их л сандралтай гүйжсэн үеийн санаанд ороод идэх штэ. Яга сандарсан юм бол. Юуны мэдгүй. Юуны бид нар нэг урлагийн наадам болдог байсан. Тэгээд бид нар юунд оройгоор ингээд нэг урлагийн наадамдаа бэлдээд ингээд яаж янгот манаач ингээд үүдний жижүүр маань оройн цагаар оюутнуудыг сургууль дээр байлгахгүй гээд тэгээ бид нэр бэлтгэхийн тулд гадаа нөгөө хажуудлынхаа байран дээр очиод бэлтжижсэн бохгүй байрны гадаа тэгээ бөөнөрөө өвөл хөлдөж өгөх гээд бүр тэгээ гадаа нь ингээд бүжиглээ дуу чимээ гаргаад нөгөө юмаа бэлдээдсэн чинь нөгөө айлуудын цонх нэг нэгээрээ асаад энэ гадаа юу болоод байгаа юм бол гээд ингээд хардаг. Тэгсэн чинь манайхан бөөнөрөө хүн харангуут нь бүр хөөрөөд бөөнөрөө зэрэг Gangnam Style бүжиглээд байрны гадаа тэгжсэн нэг тийм оюутан насны дурсамж үйтэй. Тэрнээс гадна бас оюутан бахта олон нөгөө тоглолтууд дээр ажиллаад ингээд туршлага хоримтлуулдаг гэдээ бүгдээрээ ярьсан шүү дээ. Тэгэхэд ингээд юун дээр Марлогш маань нэг тоглолтоос тоглолтын маркетингийн ажлыг хариуцж аваад бид нэр тэр дээр нь ажиллахаар болсон оюутнуудаараа нэг 5 6 оюутан тэгээд Марлогш ахлаад тэгэл тухайд би 3 дугаар курс хийсэн. Тэгээ за өнөөдөр ингээд та бүхэн энэ театрын ойн тоглолтыг Улаанбаатар хотод зохион байгуулахад энэ суудлыг дүүрэн байлгах ёстой гээл. Тэгээ бид нар тэр дээр бас ингээд бөөнөрө гар бие оролцоод ажиллаа. Та нар өнөөдрөөс ингээд оюутан байхаас эхлээд соёл урлагийн менежер боллоо. Одоо та нар яг хийдэг энэ ажлыг одоо ингээд оюутан байхаас ч эхлүүлээ гэдэг ингээд дэмжиж ажиллаж байсан. Энэ үе бас гой санагддаг юм. Хойд тэгээ даанч яг зохион байгуулах гэсэн ажил маань нөгөө театрын ажилласаа шалтгаалаад нөгөө захиалагч талаасаа шалтгаалаад хоошилж ийсэн. Ясаа актер даалгавар өгсөн юм би. Шот. Тэгээд тэр үзэгчдийн суудлыг дүүрэн байлгах хэрэгтэй гэж тоглолт болгож байсан. Амар сандралтай нөгөө оюутнууд бүгдээрээ яана энийг одоо тасалбар нь зарагдахгүй бол яана гэдэг жисэн чинь азар шахуу баг нөгөө театр маань өөрөө манай ойн тоглолт хоошиллоо гэдэг аврагцсан гэдэг. Менежерийн уруу ханаар одоо тэгэл зохион байгуулалт хийх хэрэгтэй байсан шүү дээ. Тийм тухайд гэхдээ бид нар бол бүх төлөвлөлт мөлөвлөлт юмнуудаа бол гаргацсан байсан. Нилийн гүйсэн л дээ тий ер нь бол тэгэхээр бас ер нь бол яг одоо бол энэ үед тийм ээ одоо соёл урлагийн сургуулийн 30 жил за би дахиад хэлэх гээд байна. Соёлын сургуулийн 55 жилийн ороо гээд тэгэхээр яалтчгүй та бүхэн маань
одоо энэ бас түүхийг бичлэлцсэн учраас та бүхэнтэйгээ бас дахин уулзж байгаадаа дахин баяртай байна. Маш их догтлж байна. Өөрөө ч гэсэндээ нөгөө оюутан байх одоо үеийнхэн одоо гоё хөгжилтэй тэр дорсомжуудыг санаж байна. Тэгэхээр ер нь бол яг ингээд харахад манай сургууль маань бас яг энэ соёл урлагийн менежер маркетрийг бэлтгэхэд одоо тийм ээ тэгээд яг энэ мэрэгчлэлтэн бэлтгэх одоо энэ шаардлагатай одоо дүхэн болохоор ажлын байран дээр гараад ур чадварыг одоо аль хэдийнээ суулгаж өгөх энэ одоо үйл ажиллагаанууд, соёл урлагийн үйл ажиллагаанууд, за тэгээ мэдээж оюутнуудыг дэмжсэн үйл ажиллагаа, мэдээж сургалтын хөтөлбөр гэдэг маань одоо хамгийн чухал. Тэгэхээр энэ бүх зүйл маань бас та эдэд маань болоод төгсөгчд маань үнэхээр хэрэг болж байгаа гэдгийг одоо сонсоход бол мэдээж таатай байна. За тэгээд өмнө нь одоо энэ танилцах дадлагууд байна, урлагийн үзлэг байна. За тэгээ гадаад хэлний наадам байна. Тийм ээ бид нар бас нэг жил бид Монголтой хайртай гэд одоо дэгийг төгсдөг жил штэ тий 2007 онд ахгүй тэр чинь бид Монголтой хайртай нэртэйгээр зохион байгуулж исэн. За тэгээд Авиас гэсэн залуус гэд тийм нэгдсэн одоо соёл урлагийн сургуулийн тайлан тоглолтыг одоо цаана маань ер нь баг бүгдээрээ мэдж байгаа штэ тий тайлан тоглолтыг болоо тийм дөөр дээр зохион байгуулж ирсэн. Тэр чинь нөгөө яг 2007 онд бол бүр урлагийн шонхрууд нэртэй зохион байгуулагдчихсэн шүү. Тийм багш нэр. Тийм. Тэгээд ингээл бас үнэхээр яалтчгүй энэ соёл урлагийн менежер маркетер гэдэг мэргэжил бол одоо энэ салбарт маань нийгэмд маань тийм ээ одоо аль хэдийн хүлээн зөвшөөрөгдсөн та бүгдээр дамжуулаад энэ соёл урлагийн сайхан энэ бүх одоо бүтээгдэхүүнийг нийт ард иргэдтэй хүргэж байгаа болохоор би бас та нараараа үнэхээр бахархгүй байхын аргагүй байнаас та үнэхээр гоё юм гэдэг шиг сэтгэл их тогтолж гин гэдэг шиг л. Та эдэд маань бас хуваалцах өөр сонин сайхан зүйлүүд хуваалцах тийм одоо байна уу? Манай одоо менежментийн нөгөө одоо тухайн факультет гэдэг байсан шүү дээ. Тийм. Манай менежментийн факультетийн нэг юм давуу тал нь ганцхан одоо энэ мэрэгжлийн чиглэлийн хичээлүүд орохоос гадна нөгөө англи хэлний хичээлийг их төлхөө ордог байсан шүү дээ, тийм. Энэ нь бас их давуу тал болдог байсан. Тухайн үедээ бол тэр одоо хэвээрээ байгаах гэж их найдаж байгаа. Тэгээд одоо ингээд бидрийг орж хахад 5 жил төгсөөд 1 жил ажиллахад 10 жил болсон байсан. Одоо ингээ харангууд 10-20 жилийн туршлагатай болсон байна гэсэн үг шүү дээ. Соёл урлагийн менежментийн чиглэлээр. Тэгээд цаашдаа ганцхан менежмент гэхгүйгээр маркетинг гэнтэр гээд аюул олон чиглэлээр ингээ салбарлуулж төгсөж байгаа нь бас их юм аваа штэ санагдчихж байгаа. Тэгээд илүү их ингээд өргөн болж байгаа. Манай мэрэгжил өргөн ингээд их нарийн болж байгаад бас их баярлж байгаа шүү гэж хэлмээрээ. Би ярьчлаа. За миний хувьд юун соёл урлагийн маркетингээр сураад ингээд нөгөө цөөхүүлээ гэдэг шиг ингээд бизнесийн сургуулиуд бус бизнесийн сургуулиуд оюутнуудыг маш олноор нь бэлтэж байгаа. Манай сургуульд бол маш цөөхүүлээ ингээд үе үеийн төгсөгчнөр нь бол ингээд арай бус сургуулиуд бол цөөхөн төгсдөг. Тэгээд ингээд би анх дадлага хийх гээд оюутан бахта Tesla корпорац дээр дадлага хийжсэн. Тухайн үедээ одоо энэ Энхол дахын ангийн хулан гэдэг чи одоо Tesla дээр дадлага маркетинг менежер хийжсэн баггүй. Тэгээд би танаа дээр дадлага хийх боломжтой юу гэд цаашаа дамжуулаад хүний нөөцөөс асуугаад тэгээд би тэнд дадлага хийжсэн. Тэгээд тухайн үед ингээ соёл урлагийн маркетинг гэдэг ингээд хүмүүс айгүй сонир хүлээж авдаг. Үгүй тийм анги юм уу гэл. Тэгээд янгот тэнд борлуулалтын албаны дарга нь бас маа сойсыг төгссөн нэг ах байсан. Тэгээд тэр хүн за чи маркетингээр ингээд суралцж байгаа юм байна. Ингээ борлуулалтын албад би ахалдаг хэрэгтэй дата мэдээлэл тэгээд энэ анализ хийх энэ юунууд дээр зөвлөгөө авах шаардлагатай бол ах нь ингээд туслахад бэлэн шүү гэд ингээд нааг айгуугой цэнгэлж өгч ирсэн. Тэгэхээр ингээд нөө цөөхөлөө байдаг болохоор ч тэр юм ингээд интент таарсан ч нэгээ байнга дэмжиж идэг. Нодлон гэхэд одоо манай тэр ковид гарахын өмнө гэсэн үг шүү дээ. Манай дээр бас бизнесийн байгууллага дадлага хийгээд нэг охин ирж манай дээр дадлага хийжсэн боловч нөгөө ковидтэй холбоотойгоор дундаасаа бас ингээд зогссон байхгүй.
Тэгэхээр ингээд цөглөл болохоор нэгээ ингээд байнга дэмжиж багш нь оюутнууд нь хоорондоо холбоотой ингэж нэгээ байнга дэмжиж ажиллаж идэхэд нь бол би баярлж авдаг. Тийм байна. Тэгээд манай соёл урлагийн сургуулийн бас нэг томоохон зохион байгуулалт хэмжээ бол манайх соёлын наадам мэдж байгаа тийм ээ. Соёлын наадам арга хэмжээ бол одоо манай соёл урлагийн сургууль Солонгосын менежментийн компанитай хамтран зохион байгуулдаг гэж байгаа. Сүүлдээ одоо бие даан зохион байгуулж байгаа. Тэгээ миний хувьд болохоор манай ангийнхан 1-ээс 3 дугаар курсын хугацаанд 3 жил дараалаад соёлын наадамдаас ажиллаж ирсэн. Тийм туршлагатай. Тэгээд соёлын наадамд бол тухайн үед бол бас ажиллаж байхад маш их дурсамжтай, хөгжилтэй маш их зүйлүүд бол тохиолдож ирсэн. Тэгээд тухайн үед биднийг очсон оюутнуудыг ажил үүрэг дээр хуваарлаж ажиллаж ирсэн. Тэгээд намайг марлаа гэж нэг ном сум харвдаг ажил дээр хуваарлцсан байсан байхгүй юу? Тэгсэн чи тэр нь яадаг вэхээр одоо ингээд соёлын наадам дээр очсон гадны жуулч ном сум харван заяа. Тэгээд харвсан ном сувыг нь очиж гүүж аваад буцаагаад хүнд нь авч өгч байгаа байхгүй юу? Тэгээд хамгийн амар нь заримдаа харвж байхад нь дундуур нь бас гүүж байгаа. Айгу олон чанар. Тэгээд би асуухгүй багшаа марлагч намайг яагаад эндээс сонгоцсон гэж. Үгүй чам хурдан гүйдэг гэж бодсон шүү дээ. Тэгээд нэг тухайд нэг тийм хэлж ирсэн. Гэх мэтлээ ингээд маш их олон хөгжилтэй дурсамжтай зүйлүүд бол байдаг. Тэгээд манай соёл урлагийн их сургууль ер нь бол биднийг одоо оюутнуудаа дадлагжуулах, туршлагажуулах маш олон одоо фестивал наадмуудыг бол бид зохион байгуулдаг байсан. Тэр нь бол оюутнууд ч гэсэн маш хэрэгтэй оролцож ажилладаг байсан. Тэгээд одоо энэ сүүлийн 30 жилийн хугацаанд түүхэнд бас ингээд бодоод үзвэл манай соёл урлагийн сургуулиас маш их олон зүйлүүдийг бас оюутнуудынхаа төлөө бас зохион байгуулж хийж ажилласан байна гэдгийг бас дурдах хэрэгтэй байх юм байна. Тэр жил чинь нөгөө одоо тэр нь аль жилийн юм болоо яг одоо соёлын наадмыг зохион байгуулж исэн ерөнхий продюсер маань яг одоо сайт дээр тий яг танай ангийнхан ажилдаг жил фестивал менежмент гэдэг тийм сургалтыг зохион байгуулж исэн штэ гал орой ингээд нөгөө гал асаагаал тэр их гоё санагддгийг надад яг үнэхээр одоо жинхэнэ одоо бас л тийм ээ одоо продюсераас өөрсдийнх нь мэрэгжлийн хэмжээнд за тэгээд мэдээж онлайн болон практикийн одоо ийм сургалтыг авах гэдэг бол маш их бас үр дүнтэй байсан бах. Эхэлт ихтэй бас хэцүү ажил дээр хуваарлагдсан лээ. Сааныг дууддаг гэсэн тийм. Тэр нь тухайн үед бас бид нэг Солонгосын компанитай ажиллаад маш их одоо туршлага хөрвүүлсэн. Ер нь бол одоо манай монголчуудын ур чадварыг бол маш өндөрөөр үнэлдэг юм байлээ. Гол нь одоо юу гэдгийг солонгосчуудын барьж байгаа зарчим маш энгийн. Гоё багаар ажил, тэгээд үргэлж смайл, байнга инээж гэж зүйлийг бид байнга хэлдэг байсан тийм ээ. Тэгэл бид чинь ном суманд гүгээл жоохон стресс ч гэсэн смайл гэдэг үгийг санаал тэгэл бүх юм сайхан болол. Тэгэл ажил үргэлжлээд явчихдаг гэсэн. Тэгэхээр яг манай сургуулийн бас нэг даваа тал нь яг энэ байгууллагууд дээр очиж дадлагжуулах энэ өөрөө оюутнуудыг аягүй их чадваржуулдаг байжээ. Биднийг бол 2 дугаар курст байхад сонгоны хичээл гэж байдаг гэсэн. Тэрэн дээрс тэр нөгөө дөөр үжигийн эрдмийн театр дээр бид нар заал зохион байгуулагч. Тэгээд нөгөө том хүлээ авалтуудыг зохион байгуулдаг гэдэг байсан. Тэр бол өөрөө эргээд бид нарт бас их дадлаг болсон байна. Дараа нь яг 4 дугаар курст болохоор бүх одоо төгсөгч нараа соёл урлагийн байгууллагууд руу одоо илгээдэг тэр дадлагууд байсан. Бид нар бол хөдөө орон нутагт дадлаг хийж байгааг үйлдвэрийн дадлаг гэж хийж байгаагүй. Харин тухайн одоо урлагийн байгууллага дээр очиж дадлаг хийжсэн. Миний хувьд бол яг нөгөө урчуудын эвдлийн хороо байдаг шүү дээ. Тэн дээр дадлаг хийжсэн. Тэр бас их сонирхолтой. Бас нэг өвөрмөц тухайн үед өвөрмөц тэр соёлын байгууллага байжсэн. Гэх мэтчлээ ингээд салбарын манай одоо сургуультай соёл урлагийн байгууллагууд маань өөрөө их нэгт ажилтдаг нь өөрөө их цаашдаа төгсөгч нарт их давуу тал болт юм байлээ гэж одоо ингээд эргээд харахад өгнжэн тэндээс авсан одоо туршлагууд өөрөө эргээд бид нарт мэдлэг болсон мэдлэг бас чадварт нөлөөлсөн байна гэж үздэг шүү. За миний хувьд болохоор нөгөө юу яадаг гэсэн соёл урлагийн байгууллагууд чинь маш олон тийм
конференсүүдийг одоо зохион байгуулад байдаг шүү дээ. Тэгээ манай одоо сургуульч бас яг тэр чиглэл дээр өндөр оролцоотой. Тэгээ яг соёл урлагийн одоо байгууллагуудын судалгаануудыг маш сайн хийдэг. Ялангуяа манай тийм. Тэгээд би ч яг өөрийгөө цайны охин байсан гэж хэлдэг байхгүй юу. Тэгээд нэг бүх ийм яамны хүрээнд бүх одоо хөдөө орон нутгийн ийм соёлын төвийн яг соёл урлагийн байгууллагуудад одоо чиглэлд ингээ конференсүүд очдог. Тэн дээр нөгөө ингээ кофе брейк дээр ингээ зогсдог. Тэгээ яг ингээ хүүхд одоо оюутнууд яг тэр ажлаас цугтаагаад байдаг байхгүй юу. Тэнгүүд би одоо оюутнуудыг тэр ажил дээр ингээ булаацалтаж очиж ажиллаа гэж хэлмээр байдаг. Тэгээ яагаад гэхээр яг тэр үед салбарынхаа цар хүрээг олж хардаг. Яг байгууллагуудын өнөөгийн төвшин одоо яг ямар байна? Ер нь би энэ салбар тохирох хүн мөн байна уу биш ээ аль салбар руу орж ажиллавал би яг боломжтой нөөцтэй тохирох юм байна гэдэг бүх одоо зүйлийг танин мэдэж ингээ явд юм бэлээ. Тэгэл яг тэн дээр чинь нөгөө маш сайн юм дата маш сайн одоо юм нөгөө судалгаан дээр үндэслэн бодтой одоо мэдээллийг хүргэдэг учраас би ялангуяа энэ соёл урлагийн ажлууд дээр чинь волонтерууд одоо амар хэрэг байдаг ш. Тэгэхээр оюутан байгаа хугацаанд тэр ажлууд дээр ингээд зогтаахгүйгээр очиод ингээд булаацалтаар би очиж ажиллаж байгаарай гэж хүсэж байна. Тэр зүйл дээр одоо салбарынхаа мундаг одоо түүчилдэг ах эгч нарыг харна, танилцсан. Тэгээ нэг ингээд одоо жишээ нь яг яамнаас нэг copy break яачвал дараагийн ажил дээр яг дууддаг. За чи одоо ингээд боломжтой байна уу гэд. Тэгэхээр ерөөсөө энэ жижиг ажил гэлтгүү голлолгүйгээр бид нэр баг байгаа төвшөндөө маш сайн суралцаж явах нь чухал юм билээ. Тэгээ тэр нь эргээд одоо салбарынхаа эгч нартай одоо хамтарч ажиллах, дээрээс нь яг ажлын байрны дээр аль чиглэл рүүгээ аль байгууллага руугаа орох уу гэл бүгдийг ингээд сонгож явдаг. Тэгээд тэр бүх ажил оюутнуудад гол нь нээлттэй байдаг. Тэгээ хин ямарч байгууллагууд нь оюутнуудыг бол нээлттэй хүлээж авдаг. Тэгэхээр ерөөсөө таны оролцоо энэ нэг юм хандлага чинь яг юм би хийж үзмээр байна, бүтээж үзмээр байна, оролцож үзмээр байна гэдэг ийм хандлагатай хахад таныг бол багш нар чин, сургуульч нь тэгээ дээрэс нь одоо энэ салбарын агч нар чин бол тосоол аваад дэмжээл ингээ явдаг байгаа шүү. Тэгэхээр тийм ажлуудаас их оролцоотой байгаарай гэж уриалмаар байна. За та нартай айгүй их баярлалаа. Тэгэхээр хамгийн сүүлд нь одоо нийт ангийнхандаа та нартай хамт сурч исэн ангийнхандаа за тэгээд дээрэс нь эрдэмтэн багш нартай за үе үеийн төгсөгчөддөө бас яг энэ одоо боломжийг ашиглаад энэ одоо цаг үеийг ашиглаад тийм ээ мэдчилгээ дэвшүүлэх байх гэж бас бодож байна. За 2007 онд одоо булсан багштай төгссөн ангийнхандаа яг энэ өдрийн мэндийг хүргэе. Бас сургуулийнхаа 30 жилийн баярын мэндийг хүргэе. Тухайн үед одоо Тикан баяраа багш байсан. Баяраа багштай техник эрхлэгчээр борхоо багш байсан. За тэгээд хэлний багш, цэцэн цолмоо, мөнх цэцэг, алтан зул, мөнх туул, тулганаа багш гэд маш мундаг багш нар, долгор сүрэн багш гэд маш мундаг багш нар сууд багш гэд энэ олон багш нартаа бас талархснаа илэрхийлье. Та нарынхаа хил зааснаар цаашдаа бид нар одоо бас нэлээд энэ мэрэгжилдээ эзэн байхыг хичээж явж байгаа шүү. Ингээд бүх ангийнхантай болоод за тэгээд энэ зүүн дөрсөн ангийнхаа найз бас менежментийн багш Марлада бас баярлалаа. Чамдаа бас аз жаргал сайн сайхныг хүсье. Тэгээд энэ зүүмээр анги олсон үе үеийн төгсөгч эбо завсралтад тэгээд их цагаа бас танилцсны өдрийн мэнд хүргэе. Цаашдаа холбоотой байгаарай. За баярлалаа. За яг соёл урлагийн сургуулийг төгссөн үе үеийн төгсөгч нартай за мөн төгсөж байгаа дүү нартай за мөн 2014 онд инх хоёр агштай төгссөн ангийн хамт олондоо тухайн үед мөр зэрэгцэн суралцж байсан соёл судлалын ангийн найзуудтай за бүгдэнд нь явуулсан 30 жилийн баярын мэндийг хүргэе. За тэгээд ер нь цаг хугацаа бол маш хурдан өнгөрдөг юм байна. Тэгэхээр яг одоо биднийг хамттанд байнгын уялдаа холбоотой байлгаж байгаа гэх юм бол бидний мэрэгжил манай соёл урлагийн салбар гэж бас би боддог. Тэгэхээр би мэрэгжилтэй маш хайртай.
Тэгэхээр бас энэ мэргэжлийг сонгосондоо маш их бахархдаг. Тэгээд тухайн үед бас энэ мэргэжлийг сонгоход үнэтэй хөв нэмэр болж үнэтэй зөвлөгөөгөө өгж исэн ачт багш нартай, за ангийн хайрт багш, их хоёр багштай, эрхэн төгс багштай, за тухайн үедээс одоо хамтран одоо хичээл зааж исэн гадаад хэлний төвийн багш нартай, сургалтын албаныхандаа, за мөн одоо өнөөдрийн хурлыг Zoom meeting хурлыг зохион байгуулж байгаа Марлаа багштай бид бүгдэнд нь баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд 30 жилийн өмнө дахин дэвшүүлье. За тэгээд миний хувьд одоо драмын театрт 7 жил ажилласнаас хойш манай соёл урлагийн сургуулийг төгсөж байгаа дүүнер маань маш их жил болгон ирж дадлага хийдэг. Тэр болгонд нь нээлттэй одоо юу гэдэг юу сурсан чадсан зүйлээс зааж сурахыг хичээдэг. Тэр нь цаашдаа ч гэсэн манай драмын театрын үе даалга одоо нээлттэй шүү, та бүхнийг бас одоо манай байгууллагын үйл ажиллагаатай танилцахыг урьж байна. Өнөөдрийн хуралдаас орцуг оролцсон та хэдтэй бас та нартай бүгдэнд нь бас баярлалаа. Бүгдэнд нь бас баярын мэндийг хүргье. Миний зүгээс соёл урлагийн их сургуулийн нийт багш нар өөрийн мэдлэг чадвараа харамгүй хуваалцчихсан тэр багш нартай бүгд маш их баярлалаа. Тэгээ хамтдаа суралцаж төгссөн маркетингийн мэрэгжилт нэгт найзууд мөн соёл судлал бусад тэнхимийн найз нартай бас ноён баярын мэндийг хүргэе. Мөн бүгдээрээ мэрэгжилтэй эзэн болоод соёл урлагийн салбарыг хөгжүүлэхийн төлөө ажиллаж, урлагийн салбарт ажиллаж яваад бахархаж, талархаж явдаг. Мөн бизнесийн олон төрлийн салбар руу ингэж хөрвөн ажиллаж байгаа найз нөхдөөрөө бас бахархаж явдаг хэлмээр байна. Бүгдд нь баярын мэндийг хүргье. За сүсээр авгалдаг нийт та бүхэндээ сургуулийнхаа 30 жилийн баярын мэндийг хүргэе. Тэгээд хамтдаа суралцж төгсөн ангийнхандаас мэд төвшүүлж байна. За тэгээд удирдлагууд, техникийн багш нар та бүхэндээ одоо маш их баярлаж талархаж явдаг шүү. Тэгээд бид нэр одоо цаашдаа өрсөлдөх чадвартай ихийг бүтээх юм тэмүүлэлтэй. Тэгээд ер нь ингээд улсынхаа хөгжлийг буй хаалга үргэлжлүүлэх юм манлайлагчд байхын төлөө бүгдээрээ одоо хичээж ажиллацгаая. Тэгээд та бүхэндээ одоо 30 жилийн баярын мэндийг дахин хүргье. За бүгдээрэнд нь баярлалаа. Тэгээд та нарынхаа ажилд ч гэсэндээ маш их амжилтыг хүсье. Тэгээд эргээгээд энэ цаг мөчид бас уулзсан, сайхан дурсамжийг одоо дурсамжаа хуваалцсан одоо үнэхээр гоё одоо цаг хугацаа байлаа. Тэгээ ингээд та бүхэндээ нийт одоо энэ подкастыг соёл урлагийн их сургуулийн одоо подкаст буюу 8 дахь дугаарыг маань хүлээн авч сонсож байгаа, үзэж байгаа нийт одоо та үзэгчдтэй та бүхэндээ маш их баярлалаа. За тэгээ мөн бидний сайн сайхан дагуулсан 30 жилийн ойн одоо баярын мэндийг үе үеийн эрдэмтэн багш нар, найз нөхөд, оюутнууд, төгсөгчд, ажилтнууд ингээд та бүхэндээ өргөн дэвшүүлж байна. Ингээд дараагийнхаа подкастаар уулзтлаа. Түр баяртай. Сайн. Сайхан. Дагуулна.